Сайн байцгаана уу та бүхэндээ. Өөрөө сайхан танилцуулъя. Намайг Тунгалаг Тамир гэдэг. Тэгээд найруулагч мэргэжилтэй. Тэгээ ер нь бол өөрөө 7 жилийн турш Wattpad дээр зохиол бичиж хөгжүүлж явсаар байгаад тэгээд одоо онлайн сургалт хийхээр шийдээд явж байна. За яагаад энэ онлайн сургалтыг хийхээр болсон бэ гэвэл манай Монгол улсад тэр тусмаа зохиол бичихэд зориулагдсан анхан шатны мэдлэгдэхүүн өгөх тийм ямар сургалт байдаггүй байхгүй юу. Тэгэл амин ихэнх хүмүүс амир зохиол бичиж үзье гэдэг хэрнээ нөгөө яг хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй тохиолдлууд амир олон мэд юм байна лээ. Тэгээд ер нь зохиол бичих сургалт явуулж үзвэл яад юм бол гэж өөрийгөө сорих зурлагаар хийж үзэж байгаамаа. За тэгээд энэ зохиол бичих сургалт маань яг 10 хүнтэйгээр эхлүүлэхээр тооцож байна. Одоогийн байдлаар нийт 4 хүн бүртгүүлсэн байна. За ямар зүйлүүдийг орох вэ гэдэг нь болохоор тайлбарлаж өгөх юм бол нэгдүгээрт одоо бид зохиол бичих, зохиолыг яах гэдэг эхлээд өөрийн зураг харж бичих, мэдрэмжээ хуваалцах, дурсамж, танилцуулга, тэмдэглэл гэдэг зүйлийг 7 хоногийн туршид хөгжүүлж бичнэ гэсэн үг. Гэхдээ сахилга бат суулгана. Яа тэгэхээр хүмүүс нэг жоох эхлээд ингээ орчих хандлагатай байдаг учраас аль болох үр дүнтэй явуулахын тулд тийм шанарын шаардлага тавьж байгаа. Тэр зүйл маань болохоор яг 7 хоногийн орой ч юм уу тийм цагтаа бол яг тэр орсон хичээлүүдийнхээ онлынхөө хүрээнд товч танилцуулга маягаар тэдэн цагаас өмнө оруулах ёстой гэж заалт тавиад өчгөр хүмүүст илүү бүрдэмжтэй болох юм болов уу гэж их бодсон. За тэгэнгүүт ганцхан тэгээд 7 хоногийн турш энэ сургалт маань ингээд явчихж байгаа онол дээр гэсэн үг. За тэгэнгүүт би та хэдэд тарааж өгсөн файл ном байгаа штэ. За тэр файл номоо ашиглаад бид хэд хоорондоо онлуудынхаа гол юмнуудаа ярилцаж явна гэсэн үг байхгүй юу. За тэгээд ойлголцоод онлоо яриа явуулчихаар та бүхэн манаас баг нэг суур тавигдана гэж ойлгож болно. За тэгээ онлуудаа тавьж явсны дараа 2 дахь 7 хоногоос нь юу хийх вэ гэвэл бид нэр бүгдээрээ практик буюу дасгал хосолсон тиймэрхүү сургалтуудыг голчлно. Энд маань болохоор юу байх вэ гэхээр бид хэд одоо дуу ч юм уу, зураг ч юм уу тиймэрхүү зүйлийг хараад мэдрэмж сэтгэлээ бичээс гадна өөртөө бас ургуулад тэрийгийнхээ түүхийг зохиох ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг голчлон түлхүү ажиллах бодолтой байна. За тэгвэл энийг ингээд 7 хоног гээд нийт 14 хоногийн сургалтыг бол ингэж явсны дараа тэгээ 21 дахь хоног 7 хоног буюу юм бүх зүйлээ ашиглаад бүгдээрээ 7 хоногийн дотор нэг 1500 хүүхдээ зохиол бичиж сурах юм байгаа. Тэгээд амьд харилцаан дээр илүү тулгуурлана гэдэг үднээсээ ойлгох нэг өөр видео хичээл олцохож хадгалагдахгүй харин бид хэдий хийсэн бүтээмж үр дүнгээр нь шалгаруулнаа. Тэгэнгүүт ямар шалгуур үзүүлэлтээр зохиолынхоо чанарыг үнэлэх вэ гэдэг зүйл амар чухал шүү дээ, тий. Бүтээмжээ яаж үнэлж дүнгээ гаргах вэ гэдэг зүйл маань чухал. Учираас бүтээмжийг гаргахдаа болвол нэгдүгээр KPI буюу чанарын үзүүлэлтээр яагаад гэвэл тухайн даалгавар гүйцэтгэж явах явцад хэр сахилга баттай байсан, хугацаанд оруулсан уу юу, хэр мэдрэмжээ сайн илэрхийлсэн байна гэдгийг нь ийм л оюун ухаан болон миний тусламж хим шүүлгэж гаргаж ирж оноо 1-100 оноо өгөөд тэгээд эндээс шалгарч чадсан хүндээ болохоор дараагийн шалгарсан ганц хүн маань болохоор дараагийн зохиол бичих гүнзгий шат руугаа дунд шатны олон хэсэгтээ зохиол дээр ажиллах шаттай зүйл сургалтанд үнэгүй сурах хэрэгтэй болох юм байнамаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг бүргэхэд бол юм байна.
Харин та бүхэн сургалтыг бүртгүүлэхийг хүсвэл чат бичээрэй гэж хүсэж байна.